миний бодоход одоо Монголд шинэ улс төр хүчин хэрэгтэй. Шинэ үзэл. Энэгээ домёолж гаргаж энэхээ төлөө нийгэмд мөнгөөр сонгуул явуулдаг, мөнгөөр төрөө барьж шахдаг энийг л зогсоох хэрэгтэй л. 2005 онд нэг удаа хэлсэн юм аа. Ер нь улс төрийн намууд маань төрийн суудыг худалдаг ломбард болчихлоо гэж. Төрийн суудлыг ломбард нь тавьчихад байна. Сонгуульд ороход нь чи хэдэн сая төгрөг өгөө чамайг нэр дэвшүүлнэ гэдэг. Эсвэл чи манай намд тэдний сая төгрөг хандвал чамайг нэр дэвшүүлнэ гэдэг юм. Одоо ингээд энэ 2012 оны сонгуул гэсэн чинь бүр бизнесийн бүх бүлэглүүд өөрснөө ирээд улсын хурд ороо суучихлаа шүү дээ. Тэгэхээр энэ чи юу харуулж байна вөхтэй зэрэг ер нь нам гэдэг маань баячуудын эрх мэдлийн төлөө тэмүүлсэн баячуудын тийм гарт орсон орж эхэллээ. Намын удирдлага гэдэг бол юм байна. Ийм нөхцөлд одоо саяхан Ярууны чи маань хэлдгээр өөрийн чи хэлдгээр залуучуудын амьдрал их ирээдүй сонин байдлаар төсөөд байна. Гэхдээ би боддоо ш. Миний үеийнхэнд ч юм уу бас зоригтой улсууд байна залуучууд. Гэхдээ буцаагаад тэр их зориг нь их эртний хоогод байгаа юм шиг бодогдоод байна. Мохоо бол хаанч байсан зүгээр хэтэрхий нөгөө намын хайрцгаар очиж ивддэг байхгүй юу? Намд оруулаад чи яг намын үзэл сурталыг яриага тийм ээ. Энэ бол аюу тум ивдрэлтэй. Мохчоо бол тэр өдөрдөг ч байна. Та 12 оны сонгуульд нэр дэвшгүй. Миний хувьд бол дэвших бодол байхгүй байгаа. Бодол байхгүй. Хүмүүс одоо ингээл монголоо яриад ингэхээр зэрэг хардах юм шүү дээ. Хүмүүс дандаа дотроо харддаг те. Энэ дэвших гэж л байх гэж. Миний юу яриад байгааг мэдэхгүй те. Энэ нэг сандал. Надад сандал хэрэггүй те. Тийм болохоор би дэвших биш бүр тодорно гэж хэлдэг шүү дээ заримдаа өнгөрөхөөр. Би тодорох ёстой. Монгол гэсэн юмыг ярьж байгаа хүн тодорохгүй юм бол те. Монгол гэсэн зүйлийг ярьж байгаа хүн те. Энэ Монголын газар шороон дээр хүч орохгүй бол өөр юу хүч орох юм бэ? Харин те соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа, харьтай нийлээд эх орноо зарж байгаа хүмүүс те тодорно гэвэл энэ цаг хугацаа бидний цаг хугацаа биш. Тэгэхээр миний хувьд бол сандал суудлах гэхээсээ илүү бүх хүн болгоны энэ цээж зүрхэн дотор байгаа тэр өр сэтгэлийг онгойлгох юмсан, тэр галыг нээж асаах юмсан, тэ хууртдаггүй тэ гал юунд ч хууртдаггүй. Бидний гал цог ингээ бөхцсөн учраас ийм бөхцсөн хүмүүс төр ингээл хүмүүс ингээд тоглоод байдаг байхгүй. Тэгэхээр энэ тоглоомыг дуусгая тэ гэдэг миний төв гол зорилго тийшээ л яв. Энэнд хүрэхийн тулд заавал дэвшиж хийхгүй. Энэ зүйлийг л би ойлгосон. Тийм байна. Тэгэхээр монголчууд бол парламент гэдгийг ариуныг үтсэнгүй, парламент гэдэг ийм сайхан юм байна гэдгийг үтсэнгүй, парламент ийм ашигтай юм байна гэдгийг үтсэнгүй, парламент ингэж шийддэг юм байна, ийм эрх зоригтой, ийм хүн чанартай юм байна гэдэг үзэг учраас сонгуул хэзээж өгөх болохгүй гэдэг. Өөртөө ч уурч байхгүй дээ. Парламент гэдэг чинь мөн чанараар нь ойлгож сая парламент бүрдүүлж чаддаг гэдэг байна. Тэгэхээр яагаад сонгох ийм болчих вэ? Арга түмний маань бочгон гаргаад ирсэн парламент гэсэн чинь нөгөө хэдэг гişүүдийн хэрхэж хамгаалаад суудаг хүлгээ хэрхэж хамгаалдаг болж байгаа. Би ингэж боддог юм дээр энэ парламентыг нэр дэвшүүлдэг. Энэ ажлын арга түмэн хийж байгаа биш шүү дээ. Сонгогчд. Энэ чинь намууд гэж. Намууд чинь бол хортой эмийн сан шиг. Хортой юм дараадаг эмийн сан шиг болчихсон. Тэгэл ер нь намуудын нэрийг энэ хаягийн эмийн сан гэж тавьчихад бол энэ ард түмэнд хороо гэдэг нэг тийм нам гэдэг нэрээр тэр том шүүдүүдээр суучаад тэгээд энэ төр гэдэг юм руу ороод тэгээд нөгөө нэг бол Coca-Cola нэр авах, нэг бол Pepsi-Cola нэр авах тэр их авдаг гэсэн үг байхгүй. Тэгээ айгүй энэ дээр сая таны тэр нэг хуулийн дор амьддаг шиг мөн үү? Зайлингаа ярих энэ дээр яг үнэндээ Монгол улсад байна шүү дээ. Хамгийн супер, хамгийн уваагүй, ичих нүүргүй, хариуцдаг үүрдэггүй зайлингууд намууд хийдэг байхгүй юу? Онц настай зайлинг. Та намуудын мөрийн хөтөлбөрийг хараараа сонгуульд орж байгаа гэдэг. Энэс илүү зайлин гэж хаа байдیں۔ Үн чи шууд бүр ичгнүүрээ барцсан хуулийн дагуу хийж байгаа зайлин шүү дээ. Гэхдээ надад амлалт ч гэсэн зайлин. Гүү зайлин шүү энэ чинь. Та одоо үзэх юм бол ингээд 2008 онд айлд намынх нь орж ирсэн сонгуулийн мөрийн хөтөлбөр амлалтууд энэ тийм үзээрэй.
үздэг л. Одоо энэ баг энэ инээдмийн кино ч юм уу одоо энэ манай энэ янз бүрийн продакшн тэрүүгээр нь бүтээл хийгээд тэгээд тэрэнд нь одоо байгаа хуулиудаар нь ял өгөх юм бол энэ эдэг баг тэр бүм жилийн ял авахар байгаа. Дараа нь яг тийм байгаа. Тэр бүм жилийн ял авахар байгаа шүү. Яг тэр хийсэн үгүүд нь заяо. Дараа нь тэрнийхээ хэсэг хийсэн үйлдэл мүлдэлгээд цуглуулад бүх иргэний эрүүгийн те бүх хуулиудын зүйл ангаар хуульчид суугаад намын мөрөө хөтөлбөрүүд дээр нь эрүү үүсгээд заяо. Иргэний эрүү үүсгээд иргэний нэхэмжил, эрүүгийн нэхэмжил үүсгээд тэрүүгээр нь оролцогчдын тоог нь оруулж агаад хийсэн хохирлтоо хэмжих юм бол манай энэ хоёр нам байна штэ. Тэр хүн жилийн ял авна шүү. Тэгэхээр би энэ яг бодод үнэн байхгүй та. Харамсалтай зайлиг зүгээр ингээд шууд хийхэд хуульчилсан юм шиг. Хуульчлан хийчихээр хүн залдуулж байгаа ч сүулдэ нэг залдуулж яах гэж бодхоо болоод адилхан залтан болъё гэж бодож байгаа шиг байгаа. Нөгөө залж байгаа хүмүүс энийг сүулдэ нэг их орны төлөө баатарлаг үйл хийгээд байгаа нэг холион үүдийн баатар шиг бодоод эхэлчихэж байгаа байхгүй өөрсдөө хиймлэр. Одоо шууд хэлэхэд тэнэг хүмүүс юу хийж юм гэхээр яг нөгөө хүсэж байгаа үднгийнхаа эсрэг юм хийж хийгээд байна л та. Энэ мухартал. Тэгээ ингэсэн чи энэ дээр улс төрийн үзэл санааны алд орчих. Яг энэ рүү орж ирсэн. Яг либерализм үндсэндээ мөхтрийг орж байгаа нэг батлагч юм. Гэтэ энэ бол бүр буурс бүртэй. BBC телевизэн юм. BBC телевизэн бол 3 ангитай юм мухартал бидний эрх чөлөөний хүсэл мөрөөдөл юу болж байгаа гэсэн асуулт тавиад энэ автор бол эндээ хариулж байгаа байхгүй. Ер нь бол ардчлал, хүний эрх, зах зээлийн одоо эдийн засаг гэдгийг бол энэний бол хамгийн гол цаатлын тулгуур болоод үзэл санаа нь хүний нийгмийн эрх чөлөөний тухай үзэл баримт байсан байна. Тийм шүү. Анхных банк эрдэл тэр шиг либерал гэдэг эрх чөлөө. Тэрний бол зөвхөн нэр томьёо нь үлдээ. Тэрний агуулга нь ондоо болцсон байна. Юмныг бол хамгийн гол нь үр дагавар юм биш. Тэрийг үүсгэтэйхэх юмнийх нь бол шалтгаануудыг бид нар олж харах хэрэгтэй юм ер нь. Тийм учраас бид нар хамгийн гол ер нь өнөөдрийн 21-р зуунд амьдарч байгаа дэлхийн хүн ардуудыг ердөөсөн сэтгэл санааг нь бариад байгаа юмны энэ оюун бодлого бүх юмыг нь баглаж хүлээд биднийг бол одоо энэ хямрал мухардалд авчирчаад байгаа юмны хамгийн гол үндэсний юмнууд нь судалгаагаар явсаар байж байгаа л хүмүүсийн оюун санааны энэ одоо энэ тор болсон энэ бол шашны үзэл санаанд л ирж толж байгаа. Тийм байна. Манай эртний 325 онд Римийн хаан Константин Никкен гихний уулзлыг зохион байгуулсан. Яг энэ уулзалтээр Христ шашны номлолын гол зарчмуудыг боловсруулад үүнээс хойш 1600 жилийн турш Христийн шашны тусламжтайгаар бүх Европын улс төрийн эрх мэдийг жишээлбэл Ватикан дангаараа Ватикан 1600 жил 1600 жил бол Ватикан энэ шашны төрөөс Европын ард түмнүүдийн бол сэтгэл зүрх, оюун санаа, бусад ард түмнүүдийг бол шулах, оолчлох эннийхэн гол хэрэгэлсэн энэ л байсан. Тийм үнцэг байна л да. Гэтэ энэ бол нөгөө харанхуй үе гэдэг чинь хамгийн бүдүүлэг харанхуй үе байсан. Тэр үеийг Европ тулгасан дараа нь загалмаатны дайнууд үе болсноор орох торноор сүйдсэн. Хамгийн сүүлчийнх нөгөө инквизиц хэдэн зуун жил Европыг хятад цусан далхиталд оруулсан тэр инквизиц. Тэгээд энэ бүхнийг бол дандаа бурхан ингэж биднэрт бол одоо чинь зарлагдсан учраас ингэж бид нар бол одоо бурханы шавнар учраас загалмаатны дан бурханыгаа бид нар бол одоо бурханыхаа үдэл санааг бид нар бол тарааж түгээж тэр хүмүүсийг гэгэрүүлж одоо энэ тэр бурханыг шүтдэггүй улсуудыг бол энийг бол зэрэлгүүд гэгэрэл тал дээр их буруутсан гэдэг бол үнэн юм байна л да. Яг л шашны өөрөө шашны гэгэрэлгээ ойлгож байгаа чинь буруу замаа гэгэрэл тэгэлгүй хаачихгүй. Рид хулгаан гэдэг нэг нийт шид маягийн юмнууд шүү дээ. Рид хулгаан гэх. Нисдэг хөвдөг янз бүрийн болдог ингээд тиймнүүд шүү дээ тийм. Тэрийг нийтэд үзүүлэхийг нэг сайн шийдвэ. Яагаад вэ гэхээр ингээд эцсийн дүндээ чинь цаг хугацаанд бол дам яриа л болдог байхгүй юу? Одоо цагийн мэдээллийн хэрэгслэр видео медианд гаргаад үзүүл яа тийм гэхээс бурхан багш одоо жишээлбэл ингээд Христийн ярьдаг шүү дээ. Ер нь усан дээгүүр явсан хэм байгаа ингээд. Улаан тэнгисийг хоёр хуваасан ч гэдэг юм байна. Үхсний дараа амилсан гэл. Тэгэхээр тэд нэг юмыг л ойлгодгүй. Ерөөсө тэрийг үнэн гэж итгэж болно да тэр хүмүүс. За Иесус дахиж амилсан. За тэр хэм бол улаан тэнгисийг хоёр хуваасан, усан дээгүүр явсан гэж тэр хүн итгэдэг гэж болно тийм ээ. Гэтэ миний энэ итгэл үнэмшил бусад хүмүүст хэрхэн очих вэ гэдгийг ерөөс тооцдгүйг л би ойлгодог. Үнэн штэ гэхэд би гоо наад чи би итгэхгүй байна уу? Наа чи Библиэл дээр гарч байгаа юм чигээд би Библиэлд чинь ч итгэхгүй байна гэхэд ямар сони юм бэ гэхэд яг л тэрийг л аксиом тооцсон болох. Гүн чихтэй бурхны үг штэ. Гол тэдрийг хэлээд байгаа болохоор одоо яг би логик хэлээ л да. Танаа бурхан будаа мундаг байсан байж болно. Гэхдээ тэр чи эцсийн эцтэй хүн л байсан юм штэ. Тийм ээ хүн байсан. За тэгвэл манайх бурхны үгтэй л гэж хэлж.
Одоо надад асуулт нь болохоор би бодохдоо Иесус Христтэй ч гэсэн хүний хүүхэд байсан болов уу гэж бодож байна доо гэж би бэлэх гээд байгаа юм л да. Тэр хүн болохоор хүний хүүхдөөс манайх бол бурхны хүүхдөөс дахиад өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж байгаа юм. Тэр нь яг юунаас ялгаагүй манайх үнэн гэж хэлж байгаа мухар зүтгэлээс ялгаагүй болчиход байгааг л ойлгохгүй байгаад би гайхаад идэм л да. Тэгэхээр бурхны шашинд хоёр урсгал байт юм. Бурхан багшийн ганжуурын бүтүүдийг ангилахтаа ч судрын ёс, тарины ёс гэж яриад. Миний одоо бүх зааж байгаа хичээд бол судрын ёсоор л өгч байгаа. Судрын ёс гэдэг бол логик маш чухал. Эргээд айгүй маш шинжлэх ухаанч бүх юм яг ингээд оюунаа хөгжүүлэх тэр арга зарчим нь бол тодорхой. Манайд нэг нийгэм тусдаг нийгмийн юм цоошин үзэгдэл бол сүүлийн одоо 10 жил хүчтэй яваад байгаа. Тэр чинь зүгээр ойлгогдсноор би ингэж ойлгож байна. Би ингэж санагдаж байна гэдэг тэр хүн зүгээр тэр хүний юм чинь ямар нэгэн тийм логик гаргалгаа, батгалгаа шаардахгүйгээр хүний ярьсныг нэг хальт мөн сонссныгоо ойлгосноор яриад байгаа. Тэгээд биш ойлгосноор энэ төр засаг энэ түмэн улныг удирдах яваад байгаа энэ улсууд бол бидний тэр улсуудын төдийгүй бид энэ түмэн улан монголчуудын бидний өөрснийх нь эмгэнэл бидний сүрэл мөхөл юм шүү гэдгийг л хүмүүс ойлгох хэрэгтэй. Манайд бол тэгэхэд яасан гэхэд 21 онд Оросууд орж ирэл бүх тогтолцоог нь байхгүй болгож байгаа. Тэр байтхан нэг алтан ургийнх нэг нь бүр наривчиж чадаад байхгүй болгоод дараа нь өөр сэхэтнүүдийг Орос сургуулаар рафак дээр бэлдэж бий болгоод ингээд явж байгаа. Манайх ч яг тийм үндэстний алдсан тийм үндэстэн болчих ш. Манай Монгол орны нэг онцлог байна. За 70 жил гэдэг юм уу? 70-80 жил яг хуйлгүй явчихсан. Намын шийдвэр, их үг дурлалын шийдвэр, намын төв орооны шийдвэр, намын шийдвэр хуулийг орлоод явсан. Намын даргын даалгавар. Энэ бүгдийг хууль шиг биелүүлдэг. Тэгэхээр тэлж өргөжж байгаа аль ч улс хөрөнгөтэй бол өөр аратны сонирхолтой аппетит дур сонирхолтой байдаг. Тийм болохоор Оросуудын хувьд бол ер нь 16 дугаар зууны үед энэ Монголын баруун талын хаан Увш хаан байх үеэс эхлээд Монголыг нийтгэх өөртөө эзэлж авах сонирхол маш их байсан. Тэгэд энийг 20 дугаар зуун хүрч янз бүрийн аргаар оролцсоор байгаад өөрийнхөө хараат орон болгож авсан. Тэгээд гүрний араншин болоо ер нь тэгэл шүсийг нь сорох дижэл авах тийм хүрээтэй байхыг боддог шүү дээ. Одоо энэ IPO гэдэг гадаадын банкны зээл, гадаадын хөрөнгө оруулалт гэдэг байгаа чинь цаад мөн чанар нь өөрөө нөгөө хүмүүсийг зүгээр сорж байгаа. Тэгсэн мөртөө өөртөө тийм нэг юм цонхны шидний цанаас тийм чихэр долоод байгаа үйлдэл байхгүй юу? Тийм байна. Чихэрнээс дандаа хаач хийсэн байлгийг сорж авах систем байгаа байхгүй юу? Тэгээд яг одоо энийг тайлбарлахын тулд ер нь энэ ерөөс ингэ шүү дээ. Хин нэгэн үнийг одоо болоод иртээ их гоё хийжсэн. Их хаттын нэг жанжны үг гэдэг үүний үг гэдэг лээ. Аливаа нэг уус үндэстнийг захирыг гэвэл хүүхдүүдийн захир гэж. Мөн үү те. Энэ юу дайснаа бол нэг мүсэн эргэлт буцалтгоо дарж авахын тулд бол хүүхдүүдийнх нь өөрийнхөө хүмүүжүүлж. Яг зөв. За яг тэрнтэй адилхан технологиор итер явдаг байхгүй юу. Тэгвэл аливаа нэг улс оронд, аливаа нэг газар зүйн байрал дээр амьдарч байгаа бүлэг хүмүүс төрж хизээ амжилттай болдгийг гэхээр тэр дотроос нь тэрийг дэмждэг хүмүүс гарч ирж ижил амжилттай болдог байхгүй юу? Өөрөөр нөгөө эдийн засгийн алуурчдын чинь тий эндээс нэмээд дэмжиж өгдөг дотоодын алуурчд нь байхгүй да. Элсэгцэн. Тий. Тэгэхээр өөрөөр өнөөдөр альва нэг улсад байгаа дотоодын алуурчдын чинь их өгөөрцсөн байдлаар олигарх гэж нэрлэдэг байгаа байхгүй юу да. Ерөөсөө одоо манайх нэг олигарх гэж хэлээд байгаа юм шүү дээ. Их энгийнээр тайлбарлах юм бол гадаадын колоничлогчдын гар хөл болж их орноо зарж идэг мөн үү хувийн сэтлэрээ. Тэгээд тэдний төлөө зүтгэж идэг. Тэрнийхээ төлөө нэг тийм нэг амьгүй эд зүйл хэрэглэн дээр бусдаас арай илүү юм хэрэглээ явж идэг. Тийм хүмүүсийн чинь олигарх гэж хэлдэг. Өөрөөр эдгээр бол Монгол дотор байж байгаа, Монгол улсаа харж байгаа дотоодын алуурчтай байхгүй юу? Нэг ёсондоо та бол одоо олигарх хүн шүү дээ. Улс төрдөж нөлөөлж чаддаг, бизнес нөлөөлдөг, банкны салбарт байдаг. Тэгээд банкыг дампууруулах. Тэр нь хэн ботлоо да? Та одоо өртөө. Би өргөө. Яагаад өртөө байх хэвээр? Бүхэл компаниуд өртөө байдаг шүү. Би тэгж л байдаг шүү. Ер нь өртөө байх нь дээр юм байна. Өртөө хүн чинь аюул боддог байхгүй. Өргөө болоод ирэхээр хүн чинь ингээд
айгуу тийм амар амгалан хэлбэрлүүгээ ороод тэгэл залхуурал чамайг доороос ч нэг хүн гатгаад байвал тэгээ чамд нэг өшөө нэг юу ч байдгийн те. Тэгэл газар өчүүг олон 30 сэргээл те. Ямар гоё юм бэ гэл амьдрал сонирхолтой болж ирж штэ. Тэ. Тэгэхгүй ингээд унтаа хэлбэрлүү орчиж байгаа байхгүй ерөнхийд. Өртөөх чинь тэгэл нөгөө хүү гэдэг юм чинь мөнгөний хүү гэдэг юм чинь хагас сайн амрахгүй, бүтэн сайн амрахгүй, шинжилээр амрахгүй. Тийм цагаасраар амрахгүй. Тэгээ мөнгөний хүү чинь тэгэл муухай царайлал. Мөнгөний хүү арих уухгүй. Тийм өстой. Тэгээд би одоо боддоо штэ. Ер нь нэг хүнийг ингэж хөдөлгөх хүч дандаа байх хэрэгтэй байна да. Тэгвэл ерөнхийдөө бас нэг жоохон унтаа тэгэл хүн ч нөгөө амармаар санагдаал. Тэгэл заастаа 20 жил зовцсон байна гэж өөрийгөө хөөргөөл тий. Тэгхгүйгээр тэр Трампын ном өдр яад шүү дээ. Битээ зөксөө улам хүчтэй үзэдэй л гэдэг шүү дээ. Олигарх хизээ төрдийн гэх юм шүү дээ. Олигарх тухайн улсыг нээж колоничлох гэж байгаа колоничлалтын механизмыг тий мэдсэн мэдээгүй. Ямар ч хэсэндээ түрүүж ирж байгаа мэдээллийн урсгал дээр суучаад яавал энэ дундаас би Монголынхаа тухайн мэдээллийг хамгийн овчин тэдбэрт зараад тэн дундаас нь юм онгож болох уу гэдэг л тийм хүмүүс чинь олигарх байхгүй да. Тэгэхээр яагаад энэ жилээс жил сонгуулаас сонгуульд өчнөө олон хүмүүсийн төрөг нэрлээд байгаа их хурлаа засгийн газар руу тэгээд доошлоо тэр нэг баахан төшөнд тэнтэрлүү бүр нүдэ ухах нь буцахгүй улаараад байна гэхээр нөгөө төр гэдэг нэрэнд орц цуглчихсан. Засаг гэдэг бүтэц дотор чинь эцээц явж нөгөө төмөн олноос чинь аваачид очиж тэдний өөрсдийн амьдралд нэвэн болж явах хэвээр нөгөө бүх суур өөрөөр Монголынхаа дотоод бүх мэдээллийг гаднаас ирж байгаа бид нар ингүүл танаас мөнгө өгнө шүү гэсэн мэдээллийн урсгал хоёртой холбож хамгийн түрүүлж өөрийнхөө эзэлж байгаа албан тушаалаараа түрүүлж мэдээлэл авчаад тэрэн дундаас нь хожоо хайхт хүмүүс байхгүй. Тэгэхээр эдийн засгийн алуурчид маань хамгийн жирийн ердийн татврын байцаагчаас эхлээд сангийн сайд ерөнхий сайд Монгол банкны ерөнхийлөгч ийм эренбэлэгдсэн эдийн засгийн дотоодын алуурчд байхгүй да. Энэний хамгийн дээд тэр нөгөө газар нутгийг өгч чаддаг, хуулийг боловсруулж чаддаг тэр өгсөн хуульдчихсан бүлгүүдийн чинь болохоор нөгөө олигополит гэсэн маягаар нэрлээд байгаа бүлэг. Тэрэн дундаа тэр нөгөө гол тоглогч нь олигарх гэж нэрлээд байгаа байхгүй да. Буруу явчих болоо, зөв явчих болоо гэдэгтэй бас бодож байхгүй бол одоо сүүлийн үед тэр хит их баяжчих тийм ээ. Мөнгөний дон энэ төр бол үндсэндээ бол энэ шүтлэг энтрээс хол зөвхөн тэр мөнгө шүтж явснаас л болт юм бол гэж. Одоо тэгэл юу гэх юм хэлбэрээр ерөнхийлөгчид чинь тархан хүзүүтлгээл сайтнуудаар бичих юм. Чи одоо зайл гээл бичих юм. Чи болооч үхээсгээл гээл бичдэг байж тээ. Та нар үзнэ. Бичдэг маань тэр санал малуудаар чинь. Банк тэр халуун галтгоонд нь суухаар гэгээтэй юм хэр төрдөг. Гадаа байхгүй дээр нь бол ер нь мэдхгүйсэл би харддаг юм болов. Одоо их хурлын гишүүн болсон буюу сайд болсон хариуцлага нь ихссэн гэсэн үг болохоос биш. Мөн үү? Яг тэр хариуцлага нь ихссэн учраас тэр хариуцлагатайгаа таарсан эрх мэдэл нь буюу бидний өмнөөс шийдвэр гаргах эрх нь оногдож байгаа гэсэн үг. Хариуцлага дагаж эрх нь ирдэг болохоос биш. Эрх нь өгөгдөд хариуцлага ирдэггүй байхгүй да. Тийм учраас эрх нь өмнө нь байх ёсгүй. Хариуцлага нь байгаад эрх нь тэрийгэ дагаж ирдэг. Хариуцлага биелүүлсэн тохиолдолд эрхээ эдэлсэн гэж үздэг. Тэгвэл ч эрх эдэлчихэд хариуцлага хүлээхгүй байхыг хэлдэг байхгүй. Ерөнхий сайдын ажилгаач бол тамийн ажил. Шүн гэртээ ирэхэд чинь бүх үе чинь янгин зөвхөн толгой биш. Яс чинь янгин их сонь. 91 онд хүн бүхэн одоо санаж байгаа Монгол улс хамгийн түрүүнд эхлээд 20 дугаар тогтоолоод эхлээл энээс хойш бид нар бол мөнгө санхүүгийнхын тусгаар тогтнолтыг алдсан. Тэрнтэй яг зэрэгсэж орж ирсэн юмнуудыг танд санаж байна уу? Монголд хамгийн анхны хэрэгжсэн төсөлийн нэг нь бол энэ бол Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх гэдэг нэрийн дор хүмүүс очиж байгаа бүх мэдээллийг л хайрцаглаад авчихсан байхгүй юу? Тэгээд дуусаа байхгүй юу? Телевиз, радио сонин хэвлэлээр ийм ав гэж болоо чамайг хөөргөж байгаа зээл авах болчдаг. Тэгээд чи зээлийнхаа төлөө яах вэ? Чи юун тэр шудраг байдлын төлөө тэмцэх цаг зав. Ердөөсөө тэр хүүгээд 4-7 хоног болоод иргэдэг тэр хүүгээд дэлхийн төлөө ухаамаадаг бол ингэж өдөр шөнөгүй дэлчилж байгаа байхгүй. Тэр бол ганцхан бодож байгаа юм дээр байхгүй. Нэгдүгээр тийм бол хоёрдугаар өдөр болгон чамайг ирээд
орой нэг ажилласаа ирээд ингээд суухт чинь хүн ямар ч юм уншиж эргцүүлж бодох тийм завгүй. Ердөөсөө тэр радио хэвлэл одоо сонин радио бүх юмар өгж байгаа энэ чинь ганцхан төрлийн мэдээллийг ердөөсөө баян толгоор өчөлцөх байгаа балбаад байгаа байхгүй дөрөв. Энэ хоёрыг бид нар хамгийн эхлэж засахгүй бол Монгол үндэстэн цаашдаа байхгүй тухай асуул яригдчих байхгүй. Гэтэ Монгол дээр хүмүүс буруу ойлгож болохгүй л дээ. Огт хүмүүсгүй болчих юм шиг. Тий. Монгол дээр хүмүүс байх зөөгөн гэдэг. Одоо тэр нь бол гений өөрчлөлтөд үнсний бүтээгдэхүүн одоо хийгээд эрэмдэг зэрэмдэг болсон. Ямар ч юм мэдэхгүй, мэддэг ч мэддэггүй ч маргинал юм дебил болсон. Ийм усуудыг баахан сүргэл үлдэж байгаа. Ер нь нийгмийн чи хоёр зүйл дэглэж явж явдаг. Нэг нь төрийн хууль, нөгөөх нь тэр нийгмийн өөрийн зан суртахуун. Тэгэхээр зан суртахуунаа бид нар коммунист кодексоор орлуулад явж байсан сууч тэрэн салан готл нөгөө элдвэнгүй чи ил гараад ирсэн. 90 оны намар миний ерөнхий сайд болох үед чи архиухан тэгэл гад мөрөдөө тоглоомон тэгэл нөгөө бүхэн гудамжинд гарцсан байсан. Ил болсон. Өөрөөгөө хянсан дээр хүнээр хянуулсан дээр. Өвөг дээдс минь ясаад орон ивсэн. Өндөр их оронд минь санаархаас заяад утна гэсэн бай. Монголчууд урд нь одоо тэнгэр шүтдэг ардын үндэстэн байсан. Дараа нь бурхан ном шүтдэг болсон бид нар. Тэгж байтал дараа нь нам шүтдэг болсон. Тэгсэн сүлд нь нөгөө намын маань уярхал алгуулангууд монголчууд мөнгө шүтэх үзэл болж ирсэн. За энэ бол нийгмийн сэтгэл рүү салхисан том давалгаа. За энэнийг дагаад одоо нөгөө төр улс маань одоогийн миний бодлоор бол ер нь баячуудын төр засаг, баячуудын бүлгэлийн төр засаг тогтцоход иймэрхүү явдал байна. Тэгээ ингээ харахад зэрлэг капитализм гэж хэлдэг юм. Тэр рүү их халтарсан байна. Энийг үгэнд би боддог юм. Манай энэ төрийн ирэх барьж байгаа хүмүүс банк санхүүгийнхэн за улс төр сонирхох гэж байгаа бол үнэхээр гишүүн бол улс төр хорхоотой улс тийм шиг шиг тийм. Яг тэгвэл энэ нөхдүүд чинь уг нь бид нар зориулаагүй л дээ. Гэхдээ ийм бузар булаа бид нар хийж ирсэн шүү гэдгээ ингээд сайхан тайлгнаад тавьсан байгаа. Кейсүүд те. Би зүгээр л яхаа танахыг ч бас тэгнэ гэсэн үг шүү дээ. Тэгэлгүй яхаа. Нөгөө их 8 орноос бусдыг чинь би тэгээд түрүү хэлж байна. Энэ номыг бол ингээд орчуулад ингээд бодоод хийж явах нь явцад бол өөрийн ирэхгүй бол ердөөсөө Монголын өнөөдрийн энэ байдал бол нүдэн бууж байгаа байхгүй. Бид нар гагцхүү бол энийг бид нар олж харахгүй байхгүй. Олж харах хүсэлгүй байгаад байгаа юм уу? Тэгэхээр 20 жилийн өмнө байгаа шүү дээ тийм. Болж исэн үйл явдал. Болж исэн үйл явдал одоо ч болж байгаа. Тийм үү? Уншингууд л энэ Монгол гарч ирээд байна. Тийм үү? Тэгэлгүй яхаа. Энэ ердөөсөө зөвхөн нэрийг нь солиод явхад л яг тэрүүгээр бодол нь бүх тэр загвар бодлого үйл ажиллагаа аман хүргээд байгаа үр дүн нь бол яг л юм байгаа байхгүй. Улам бүр эмзэг, аюултай ямар бол бид нар явж байгаа. Гулсаад байгаа байхгүй. Одоо бол ингээд нийгэм дотор бол маш их гүн гүнзгий одоо хүнийрхэх үзэлтэй. Хүнийрхэх үзэл тэгээд задрал ялзрал явагдаж шүү дээ үндсэндээ. Манай бүх нийгмийн бүх амьдралын салбарт бүх салбарт тэгэхэд энийг бол бид нар хурдан зогсоохгүй юм бол үнэхээр Монгол үндэстэн улсын бол хувь заяа бас их хөрхилтэй байдалд орж шүү гэдгийг бид нар хүн бүхэн. Тэгэхээс бид нар энэ дотроос ямар нэгэн буруудны гэрч хайх биш байхгүй да. Бид нар ийм байна шүү гэдгийг бид нар нэгдүгээрт бол бид нар олж харах хэрэгтэй. Хоёрдугаар энэс яаж гарах арга зам байна гэдгийг бол бас бүгдээр ярилцах хэрэгтэй. Хамгийн гол нь энд бол бас нэг миний зориуд хэлье гэж бодож байгаа юм бол бид ямар нэгэн бол нам одоо эвсэл холбоогоор талцах биш ээ. Ер нь бол өрөндийн энэ ардчлалын энэ цагаар биднэрт яг хэрэгцээтэй биднэрт бол таар тохирч байна уу? Монголын ард түмний язгуур ашиглалд үйлчилж чадж гэнэ гэдгийг бид нар харах хэрэгтэй байхгүй юу? Тийм бай. Тэ? Их бодож байхгүй бол энэ Джон Перкинс, Стивен Хайд нараас илүүтэй өөрсдөө алдарчин дотоод алдарчин болчих нөхцөл төртөл. Ялангуяа сангийн сайдад Монгол одны ерөнхийлөгчдэр өөрсдөө алдарчин болчих нөхцөл төртөл ажиллагдаад байна шүү дээ. Тэгэлгүй яхаа ердөөсөө энэ бүх үйл ажиллагаа болвол зөвхөн гаднаас явахаас гадна бол гадаадд бол сургасан тий гадаадд янз бүрийн одоо жишээ одоо
курс хийсэн, сургалтанд хамрагдсан яг ийм улсуудаар л дамжиж энэ хийгддэг байхгүй юу? Гэхдээ тэр улсууд бол одоо зарим нэг нь бол одоо чинь юу гэдгийг дотроо бол эргэлзэж ус бодож байдаг л байх. Зарим ихэнх нь бол зөвхөн миний уулзж ярьжсэн улсууд дотроос ихэнх нь энийг мэддэггүй юм байна. Тийм байна. Уг нь өөр яг тэр онол номынхын дагуу улс орноо хөдөлгөх гэж гэсэн гэрийн сайхан сэтгэлтэй л зүтгэж байгаа шүү. Энийг бол 23 4 цаг ажиллаад л тийм. Хошин сэдв элбэг байна уу? Элбэг юм да. Одоо ч өөрөө ер нь ялангуяа улс төрийн амьдрал өөрөө хошин шиг болчиход байгаа ч одоо тэрийг давж шог зураг зурна гэхэд бол хэцүү болчиход шүү дээ. Та нар энэ ном гадуур монгол хэлээр гарсан байгаа эдийн засгийн алуурчдын золиосонд эзэрхүү. Энэ дээр бидний уул уурхай гэж баярлаад яриад байгаа бүх юмыг бичсэн юм байна. Энэ дөрвөн бүрийг та нар уншаад үзээрэй. Мянгаыг хулгайлахын тулд хулгайчин гар хэрэгтэй. Саяыг хулгайлахын тулд үгсэн бүлэглэл хангалттай гэж. Тэргүүмийг хулгайлахын тулд хууль гаргуулах хангалттай. Харин хуу хамахын тулд ганцхан үзэл суртал хэрэгтэй гэж. Өнөөдөр манайд бүлэглүүд байгуулагдсан байгаа. Хууль гаргаад эхэлсэн байгаа. Би сая хэлээ 70 жилгээд. Сангасаар энэ дээр бас тайлбар хийх. Харин хуу хамахын тулд ганцхан үзэл суртал гэдэг нь өнөөдөр 2030 онд Монгол хүнд нэг хүнд ногдох бодит орлого $60,000 болно гэж үзэл суртал байна. Тийм юмнууд зорж байгаа юм шиг болохоор нөгөө хүний тэмцэх бохимдох чанар байхгүй болдог. Энэ үзэл суртал ингээд яваад эхэлцээ. Үзэгч та бүхэн хөлсний алуурчин гэдгийг мэднэ. Харин эдийн засгийн алуурчид гэж юу байдаг? Хэрхэн үйл ажиллагаагаа явуулдаг талаар юм дуулсан уу? Эдийн засгийн алуурчны гол зорилго нь байгалийн баялаг ихтэй орнуудыг олон тэрбум ам долларын оронд оруулах явдал бөгөөд түүнийг үндэстэн дамсан компаниудын дэмжлэгтэйгээр засгийн газруудыг молигдох, ингэхдээ хэлэлцээ хийгч талуудын дундуур 3 дахь этгээд мэт харагдаж зөвлөгч гэсэн нэрээр үндэстний эрх ашиг мэдэрдэггүй засгийн газруудад ард түмэнд худлаа хэлдэг. Одоо ямар нэгэн байдлаар бол гадна дотны хатгааснууд эсвэл бид нар өөрсдийнхөө ер нь жахан тийм бохор мөчүүдийн ойлголтоор ямар нэгэн бол Монгол хүнийхээ эсрэг ингээл явдаг юм бол бидэрт ямар ч ирээдүй байхгүй. Гол нь энийг бол би бол бодохдоо энэ ямар нэгэн байдлаар гадна дотны хүчнүүдийн нэг зохион байгуулалтаа хийх үгсгэж болохгүй. Ер нь тэгч хийх байх гэж бодож байгаа. Тийм учраас ч бол нэгдүгürt бол би хүмүүстэй бас ингэж бодож явдаг байхгүй. Ер нь альва юм бол бид нар нэгдүгээр бид нар хувь заяа нэгт Монгол ахын үсээ сонсох хэрэгтэй байна. Монгол ахын үстэйгээ бид нар ярилцдаг байх хэрэгтэй. Нэгдүгээр хоёрдугаар бол ямар нэгэн тийм Монгол гэдэг. Тэгээс бид нар гадны улсуудыг бол сонсож хангалттай сонсдог шүү дээ. Одоо бид нар бол бидний нэгтгэж байгаа хэл, соёл, бидний түүхэн хувь заяа тийм үү? Бидний хот төрлийн гэж биш бидний нэгтгэж байгаа юм. Бид нар бол хүн бүхэн дотроо ямар нэгэн тодорхой асуудлуудаар хүн бүхэн өөрсдийн ийм санаа бодол юу гэдэг чинь арга замыг бид нар бол хүн бүхэн өөртөө жаахан илүү бодлооч гэсэн бидний нэгтгэж байгаа тэр нийлбэл одоо гол том ихшгэл бид нар хүн бүхэн өөртөө харж явах хэрэгтэй байхгүй. Тэрэн дээр л ердөөсөө би ингэж бод ямар нэгэн газар ингээд Монгол хүн очиод ингээд гадаад ч юм уу хаа нэгэн газар ингээд очиод хүн уулзах тэр хоёр хүн биеийг тааш танихгүй байлаа ч гэсэн бидний дунд ямар нэгэн юм холбож явах хэрэгтэй байхгүй бидний. Тэр бол маш хүчтэй холбоо. Яг гэвэл энэ бол эргээл одоо бас Монгол санаа гэж юу байх юм? Монгол санаа гэж энэ бүх одоо чинь Монголын язгуурын одоо энэ гүн ухааныг одоо ингээд мэдээж бол энийг гүн гүнзгий судлах хэрэгтэй. Гэхдээ бол бас тодорхой бүх хүмүүс жигд ойлгуулгүй үднэс тодорхой тийм одоо чинь нэг тодорхой тийм санаа болгож тэр бүгдийг хүмүүс
хүлээн зөвшөөрч байна. Монгол улаан залаатаа Монгол хүн юм бол нэг чи хүлээн зөвшөөрч энийг өлөөсөн үндэсний санаа болох хэрэгтэй. Бид нар тийм их олон жилийн түүхтэй импери улс байсан байж тийм үзэл бодлын гэх юм уу та тийм үндэснийг сэргээх лооцсон гэж одоо манайх ярьсараа сурч тийм нэг сэтгүү маань дутагдчихад байгаа юм уу гэж боддог шүү дээ. Ер нь бол зүгээр одоо монголчуудын хувьд бол өөр өөртөө олж аваад бүх төвшөндөө оюун санааны хувьд, нийгмийн байгууламжийн хувьд, бие хүмүүсийн хувьд нэг тийм их хэвлэрлийг зарлаад шинэ гараас гармаар цаг болчиход байгаа байхгүй юу? Харин би хэлээд байгаа. Зөөлөн хүчирхийл гэдэг нь шахаад тэр юмыг хийх нөхцөлд нь орвол тэрнээс цаашаага таны хэлдгээр цусгын шин төвшөнд өгөхгүйгээр аваачаад системээ задлаад эндээс ёсыг барих хэрэгтэй байхгүй юу? Хуулийг биш. Ёсыг хизээ монголчууд ёсоо барьж энэ их хэвлэлийг хийж чадсан цагт сая бид нар мөнгө төгрөгийн хүчин дор хүчрхэг болж гарч ирнэ. Тиймээс ч Америкуудын авчир шургуулчихсан хуулийн дагуу өнгөрснөө муу мухагаа дурсаад махан биеүүдийн тооцоо бодоод байвал бендетта тасрахгүй. Бол монголчууд бидний амьдрал, ёс заншил, түүх энэ бүгд маань бол Бурхны шашнаас ангид биш юм аа. Тэндийн дамжин сурангаа хүртэл Монголын уран зохиолыг буддийн шашнаас ангид гэж үзэх юм бол усан дотроос хуурай чулуу олохтой ажиллагаа гэж хүртэл тэмдэглэн үлдээсэн ч юм уу байдаг тийм. Тэгэхээр бидний бүх түүх, ёс заншил, бидний амьдрал, бидний тус хаар тухнол монголчууд гэсэн дархлаа. Энэ болгон бол ерөөсөө ёс заншил бүгд маань бол Бурхны шашнтайгаа нэгт холбоотой. Тэгэхээр энэ бүгдээ бид нар зүгээр нэгэн ёс заншил биш, зүгээр нэгэн зан үйл биш. Зүгээр нэгэн одоо уламжлалт ийм байх ёстой гэсэн тийм таавраар биш. Үүнийгээ бид нар ашиглаж, амьдралдаа эрдэм мэдлэг болгон хувиргаж, амьдралын хэрэглээ болгож тус эрдмийг нь авч Бурхны шашнтайгаа одоо ингэж хөгжүүлэхэд энэ бол хамгийн их чухал үүрэг роль үүсгэх чухал суурь одоо номлууд юм аа тийм. Тэгэхээр ийм номлолтойгоо бид болно гэдэг бол энэ бол Монгол түмний маань их баяр юм аа. Энэ чинь ганцхан өнөөдрийн Монгол биш. Өвөр Монгол, дээд монголчууд, Тува, Бүрээд, Халимаг дэлхий дээр түгэн дагсан монголчууд бид нийл одоо ийм баярын өдөр гэж би ойлгож байна. Ийм сайхан чухал ажил гэж би бас та бүхэн бас бүгдээрээ тэгж бодож байгааг би бас итгэж байна тий. Ерөөсөө тайлбарлахаар болдгүй тийм онцгой ард түмний одоо нутаг, газар нутаг тэрний өрөө дүн бид нар гэдэг юмыг одоо бид нар хамтдаа бүтээж бахархъя л гэж. Нэгд бид нар ямар одоо нэг нүдэн амиг босонгууд л тий Чингис хаан маань гинт төрөөл тий муухай хүмүүсийг бүгдийн толгойг чавчаад гисгээгээл аварч гарахгүйгаас шинийг хийх юм. Бид нар хийн штэ. Өөртөө хийн. Гэтэ өөртөө хийхдээ боцноо уудалж сэтгэлдээ юм үлдээхгүй нэг сайхан язгуур монгол амигаар хоорондоо ярилцаад тэг хүн болгон тэнгэрээ нээгээд тэнгэрээ олж аваад тэгээ явъя гэдэг байгаа шүү миний яриад байгаа. Монголчууд юмыг дандаа гомдлын төвшөнд нь шийддэг болохоос биш хорсол бухимдал цөхрөл өсмөс гэдэг тэр хүчтэй сүнэг энергинд нь шийддэггүй шүү. Тэгэх юм бол нөгөө мах цусан өшөө авалт болоо явчихдээ шүү. Тооцоо удаад. Тийм учраас гомдлын төвшөнд нь язгуур монгол хүмүүс шиг сайн ярий гэдэг байгаа шүү дээ. Хүн бол хүн нийгэм бол өөрөө сурч, боловсрож, өөрөө бүтээж тэрүүгээр амьдрах энэ бололцоог л бид нар өгөх хэрэгтэй байхгүй юу? Энэ бололцоо. Тэгвэл зэрэг чинь ардчил гэдэг юмас бид нар татгалзаж байгаа. Ардчил гэдэг үгт ч гэсэн өөрөө их тийм сонин одоо гулгамтгаа сонин ойлгож байна. Уг нь бол манайхан буруу орчуулдаг байгаа. Демокраси гэдэг бол ард түмний эрхт засаглал юм байна шүү дээ. Демосчуудын засаглал. Демосчуудын тийм үү? Тэгэхээр чинь бас нэг юм байна. Хүний эрх засаглал гэсэн үг үстэй хүн гэсэн үг шүү дээ. Хүн демос тийм үү? Тэгээ иргэний бол эрх засаглал гэсэн үг шүү дээ. А тэгсэн чинь ардчил болгоод тэгээ зарим намнууд чинь бүр ардчилсан болгочихгүй. Нэг өнгөрсөн тон тэгэж өгөө. Ардчилтын ардчлагдсан нам орсон. Ингээд явж байгаа энэ бас нэг тийм төөрөгдөл мөнгөндөөс бид нар салах цаг болчихжээ гэж би. Гацгүй энийг л хүмүүс мэд. Ард түмэн чинь бол одоо юу гэдэг нэг тодорхой мэдлэр бол төрийн одоо энэ төшөөлөдөг өгчөө тэдний одоо тэднийг тараачиж суугаш ард түмэнд өөрт нь энэ бүх засаг эрх мэдлийн их усүр бүх мөн чанар нь ард түмэнд өөрт нь дотор нь байдаг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй байхгүй. Тийм. Ер нь бол ихтэй бодоолох бас юм юм байна. Эдгээр дотор одоо бид нар бол яг Монголын дотор нэг Монгол гэж ярьж яг системийн юм чинь багасаа тийм.
Өөрөөр хэлбэл энэ юу вэ гэхээр энэ чинь системч биш юм байна гэсэн үг. Хогон дээр үс асууж биш шүү. Тий. Сүү баталд муу хулгайч гэж чирэггүй. Баяр цогтон адгийн шар гэж чирэггүй. Энэ системээс л тий. Тэгээ би бодлоо гэдэнтэй яриад байхгүй. Системийг нь бол одоо чинь гол барьж идэг юм чинь үзсэн аахгүй санаа тий. Хоёрдугаарт манайхан нөгөө нэг яриад байдаг. Тэгээ та нар арчлаа уучлах нь тий. Амар асууж яриад байгаа байхгүй тий. Тэгээд өөр хувьсгал хийгээд тэгээд өөр хаачих юм. Тэгээд коммунизм руу орох юм тий. Гэсэн чинь сая та хийж шээ. Арчил бол сөрөг арчил гэж байдгийг, эерэг арчил гэж байдгийг. Бид нар сөргөөр нь явцсан байна. Одоо бид нар эргээр нь явсан. Эргээр нь. Төр гэдэг үнэхээр яг дорныхан чил Монголд болохгүй. Яг Монголын төр гэсэн ойлголтыг буцаагаад хайхаар байх. Тэнд бол засаг, лирик, шүүх гэсэн нэг бахан санал нэг бодлоод байгаа байхгүй. Тэгээд дараа нь яаж юм гэхээр төр бол би гэсэн нэг юм афоризм би болоод ирж байгаа байхгүй. Тэ? Тэгэн гутал төр бол би гэж төр бол жаа. Тэгэн гутал манайх яг буцаад хүнжилж ойлгож байгаа. Энд ойлгоо буцаад эдэртэйгээ дээдстэйгээ харьцахтай юу төр бол эдэр юм байна гэж хараад байгаа. Яг тэгж. Гэтэл төр бол өөр ард нь өөрөө байгаа байхгүй. Тэ? Төр гэдэг ойлголт бол ийм засаглал ширээ сандалтай ийм хүн ийм энэ бол монголчуудад бол шал ондоо тийм хийсээр ойлгондоо. Жишээлбэл юуных Гитлер нэг төр гэдэг аяг сонд тодорхойлсон байдаг байхгүй. Төр гэдэг бол өнгөрсөн төв хийгээд одоо байгаа бодит байдлыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр ирээдүйд ард түмний хамгийн байж болох хамгийн дээд тий одоо Сүхбаатар цэнгэлийн мандат өргөжүүлэх тийм нийлбэр цогт тийм нэг байхгүй. Чи дөрөв дэх ойлголтыг баруунаас хайгаад хахад Гитлерийн Майнкамфтээс ганц ийм л үг болтож байгаа байхгүй. Тэрнээс өөр тийм юм байхгүй. Гэтэл Гитлер тодорхойлт бол одоо бидэрт бол жишээлбэл монголчууд айгүй буухар юм байгаа ч тий. Гэтэл манайх бол төр гэхээр энэ бол засгийн газар улсын хурл одоо энэ ерөнхийлөгчийн институт шүүх засаглал техник зөвлөх засагдаа зэрэг бол төр юм гэдэг явах гэдэг байна. Яг төр гэдэг нь баруун аялаганд бол ёс гэж яддаг байхгүй. Тийм шүү дээ. Ярьдэн шүү дээ. Төртэй юм шиг тий. Төртэй юм чичээгээд нэг жоохон маяглаад л нэг жоохон чи ямар төртэй юм ч гэдэг тийм. Яс төртэй юм ч гэдэг. Төртэй юм яс их ёс юм бэ чи. Тэргээд байгаа ойлгохгүй ч адилхан шүү дээ. Ер нь яс их ёс барт юм бэл гэсэн үг байна. Одоо ч гэсэн баруун нөхөр хэлж байгаа юм л та. Монголын гүн ухаан тэр эртний уламжлал энэ байгальтайгаа зохицдог юмыг ингээ бичиж үлдээсэн юм байхгүй байна. Ерөөсөө байхгүй тийм. Гэхдээ хэрвээ энэ монголчууд өөрсдөө ойлгож чадвал өөрсдийнх нь амьдрал ах уу явдал суудал тийм тэр бүх юмд энэ шингэсэн юм байна. Тэгэхээр энэ монголчуудын энэ амьдралыг л судлах юм бол энэ жишээлбэл одоо жишээл авралын гарц гарна гэсэн чинь Монгол иргэн бол ерөнхийдөө яваад адууга хайгаал тийм аж ахуйгаа ер нь ягаад хэл чимээ дуулаад сайхан хоцлаад ингээд хүмүүстэй харилцаад нутаг билчээрээ хараад ингээд явчихна. Ард ихтер бүх тэр хүүхдүүд ч харьцсан боловсрол юм уу бүх тэр аж ахуйг хариуцчихин тийм ирээд нөхөр нь ядаж нэг юу бичсэн байдаг шүү дээ манай нийтлж нэг бяруу зарын нэг айлаар чингэлээр содлоо гэдэг хэдрээс асуух юмстай тийм энэ бяруу гөхүү тэр бяруу гөхүү тэгэхээр ихтер цаад ил чи яах гэж байгаа идэх гэж байгаа мó мал болгох гэж байгаа ламаал болгох гэж байгаа задагууд энэ сүлтээ энийг нөө идэх гэж байгууд энэ арай махтай энийг идэл тийм сангийн яам нь байж байгаа тэгээд тэргийн сүү цагаан эдээ бүх юм одоо үүлдэр хурдтаны явж чийдэр ихтер дээр байж тийм өөрөөр хэлбэл ихтер бол тэгээд голомтыг сахичин тийм өөрөөр хэлбэл хаан эцгийн цахиж асаасан голом хатан ээж үлээж үүсгэх галыг гал ямар ах вэ гэдгийг шийдэж байгаа галыг манж ш. Өөрөөр хэлбэл тэр галыг манах буюу хүмүүс болгоно галыг физик гэж бодлоо гүтгэхэд байгаа байхгүй юу? Мөн үү? Энэ гал гэдэг чинь өөрөө маш хүчтэй нөгөө бодлын архивтай холбогддог харахад физик юм шиг мөртлөө энергийн үйлдэл байхгүй да. Тэгэхээр одоо юу гэдэг хатан ухаанаар гал сахина гэдэг бол тэр гал дээр зөвхөн хоол унд хийж өрөх тэр ухаан биш байхгүй юу? Нөхрийнхаа сэтгэлийн галыг яг энэ төрийн өндөрлөг зөв явуулах дагаж өөрөө тий цуг явах энэ ухааныг л хилээд байгаа байхгүй юу? Юг хөгжил гээд байгаа юм бэ гэдгээ юуны төрөнд их сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй байх та бид нар юг яриад байгаа юм бүрэнхий л бүрхэг юм ярьдаг бид нар дандаа том юм тэгэхээр юу юм яг тань дээр хөгжил гэж юу юм яг тань яаж хөгжүүлэх гэдэг зөв өөрчлөлтийг хөгжил тэрийг л энгийн байдлаар хүмүүст ойлгох юм болов гэж боддог байхгүй зөв өөрчлөлтийг хөгжилдэг эсвэл сайхан хөдөөхээр дуугаад морь оролдуулаад бөхөө барилдуулаад тэгээд байгаан сайхан хөгжилч юм уу тийм ээ ямар нэгэн цаг наранд баригдахгүй ямар нэгэн тийм 5
хамлалтуугаар хөдөөний хүн гот руугаа ирэх тийм ээ. Орон сууцтай болохын тулд зүгээр л ажилтай өрхийн орлого нийлээд орон сууцтай болох унаатай болох. Зүгээр ямар ч байсан проблем багтаа амьдрахыг л хөгжүүлгээд байгаа юм болов гэж бодоод байгаа шүү дээ. Одоо нэг л арга байгаа юм л да эсвэл бүр хөгжих хаях. Ерөөсө төр чигээр нь хаях. Та нэг хэлчихсэн шүү дээ. Зүгээр сайхан одоо нүүдэлчин гаралтай улс бол ганц манайх үлдлээ шүү дээ. Тэгэл тэрийг л аваад ирчих. Морь оролдууд мөрөө оролдуулаад торхогоо өйдөл. Тэгэл ингээл жингсээ яриад. Хэрвээ энийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөгөө машина унаа гэдэг байгаа хүмүүс бол юм бүтээхгүй байгаа шүү. Юм бүтээхгүй. Хоорондоо гүйж байгаа нэг амьгүй цаас тий. Цаасуудыг л солилцоол нэг нэгээ ингэж одоо шунал тачааллаг амьдралаар амьдраад байгаа болохоос юм бүтээгээгүй. Хамгийн их юм бүтээж байгаа бидний цагаан сарыг хийж өгдөг. Наадмын шүлний хоньыг хийж өгдөг. Тэ? Бидний одоо бүх юмыг хийж өгдөг. Хамгийн их бүтээн байгуулж байгаа хүмүүс хаана байна вэ гэвэл Улаанбаатар хотод байхгүй. Улаанбаатар хотод байхгүй. Ялангуяа тэр нөгөө хэрэлддэг цагаан саарл ортон дотор байхгүй. Хаана байна вэ гэвэл Монголын тал нутагт малчин төмөн байж бүтээн байгуулсан. Хөдөөгөр яваад судалгаа хийгээд хөдөөний төр шогуудыг өөрөө тэмдэглэж яваад ингээл тоншил сэтгүүлд одон чимдийн зурлуулсан шог гэж хэвлүүлсэн. Маш олон жил хэвлүүлсэн. Тэгээ эдгээр маань бол намайг хөдөөний фракс гэж доголдог байхгүй. А зөв ер нь яг тий айхтар үнцгий хүнийг шоолдог, айхтар онсон нэр өгдөг, айхтар юм өгөөдөг талаас нь энэ говийнхан. Хиний юу гэдэг нэг Ларсон ч одоо шашин номлогч хүн шүү дээ. Ларсон гэдэг явж байгаа өвөр Монголд нэг эмгээ аргалд үүсэн тууж явахгүй юу? Тэгэл зайл ингээ бодсон тэр хээр талд одоо төр тэнд нэг аргал төр тэнд нэг аргал те. Яаж энийг цуглуулд нэг арга болгоно. Гэхдээ тэгээ яаж тэгээ очихоор энэ ч одоо талын ноёны доо гэж байгаа. Энэ одоо яанда гэд. Тэгээ очиад уулзахгүй тэгсэн чи оо сайн байна уу гэл нэг инээд алдсан жавганд. Чи юу хүмбэ үзээгүй хүн байна гэсэн. Өө би одоо ингээд юм шивэд гэдэг улсын хүн. Тэгээ ингээ энд явж байгаа гэсэн. Гэхдээ яг хэвдээ тийм хэцүү газар төрхөнч тойж тэгээд энд хүрээд ирдэг чи болсон байж та. Тэгээ цаашаа нэг тийм одоо тийм улсын гатан шиг алхаа явцсан гэдэг. Бөөр том омг бардан жаргалтай. Ноос тавчаад нэг бүх өгүүлэмжийг харахад их сайн шүү дээ. Чингис хаан хатан авч байгаа нь цаад хатан юу гэж юм булаагдж ирж байгаа тухай асуудал ерөөсөө биш. Хоёрдугаар тэрэн зүгээр тийм шунал тачаад ч авч байгаа тухай асуудал ерөөс байхгүй. Жишээлбэл татарын 9 гэдэг хоёр хүүхэн нэг Чингис хаан хатан болгодог шүү дээ. Тэгэхээр тэр хоёр хатан тэр татар иргэдээ хядуулахгүй тулд авч үлдэхийн тулд Чингис хаан барьж байгаа байхгүй. Тэгчээд тэр миний ихч надаас илүү гоо үлээ гэж хагаад ихчийг Чингис хаан хатан болгож болгодог шүү дээ. Тэгэхээр тэр эмэгтэй хүмүүс яг юу бодож юм гэхээр тэр өөрийн овг удмыг яаж хядуулчихгүй тэр олон зуун жилийн өсөртлийг таслах вэ гэдгээ бодож байгаа болохоос ш. Тийм секс асуудал ерөөсөй байхгүй. Хоёрдугаарт жахан хамбуу Ван хааныг дагаж явж байгаад нилээ ядч Чингис хаан бэлдэг шүү дээ. Ирчгээд одоо энэ сорхтон хатныг Чингис хаанд юу болгож өгдөн шүү дээ. Би одоо охиноо танд одоо боож өгч байгаа юм хэлээ. Охиноо өгнө гэсэн чиггүй жахан хамбуу ах. Та бол миний ах шүү дээ. Би юу гэж ахихаа охинтой суух вэ? Та таны охиныг би толоод авчиръя. Тэрний дараа тэр сорхтон хат нь бол одоо Фредди маахны орд юм шүү дээ. Тэр хүн бол одоо ертөнцийг зассан их хатан болж одоо алтан ойлгооны тухай одоо бид өндөр ярьж шүү дээ. Тэгэхэд бас тэр ариун ёс суртахууны дундаас гарч ирсэн хатан байгаа байхгүй. Хятадын судар дээр нүүдэлчд хятад хоёр Монголын нүүдэлчд бас хятадын хөсний зэрэгт байдаг гэсэн юм байна л да. Хоёр зүйлээр аягүй зөрчилдөг гэсэн. Нэгдүгээрт яадаг гэхээр хятадын хөсний зэрэг дотор заавал мэдээлэгч ховч тануул байдаг гэсэн. Тэрнээсээ хятадууд айдаг, тэрийг хүнддэг бол нүүдэлчдийн дунд байсан тийм нүүдэлчдийн зэрэг арчдаг гэсэн. Хоёрдугаарт нүүдэлчд хятадуудыг яг таны нөгөө төрөвчийн хэлдэг муугаа хараалаа хэлдэг байсан гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нуус тавчиг харахад Есүхэ хан биш Есүхэ хааны баг хатан сочгил их биш үү? Тэрийг нуус тавчид сочгил их гэж бичиж байгаа байхгүй. Хятад бол яадаг гэхээр хаад угсаа залгамжлахаараа аавынхаа бүх хатад эмс татвар эмсийг өөрийн хатан болгож авдаг. Тэ? Гэтэл Монгол ёсонд болохоор яаж юм гэхээр аавын хатан бол их болж штэ. Тийм үү? Сочгил их гэж. Тэгэхээр яаж юм гэхээр нүүдэлчд хятадуудыг нэг юм мохоо үзье яддаг гэсэн. Эдгээр ихтэйгээс бодог байхгүй гэж. Тэр бүр тийм адгийн мохоо заашил байна штэ. Тэгэхээр энэ дээр айгүй тийм соёлын том
зөрүү ялгаа гардаг байсан юм аа. Гэтэ гүжирдүүлэхдээ бид нар гүжирдүүлээд идэг. Тий, гэтэ бид нар гүжирдүүлээ бүдүүлэг тийм заваа юм шиг бодоод идэг. Гэтэл одоо ингээ хахад иргэн тойрон байгаа суурь иргэн шиг бүгдээр ерөнхийдөө тиймэрхүү. Гэтэл бид нар өөрсдөө таньж мэдэхгүй болчиход өөрсдөө тэднийгээ тайлбарлахаар юм чинь их муухай тийм буруу. Ойлголт нь өөрөө бидний амьдралын хөвшил болоод эхлэх юм бол энэ л том хэлж чаддаг. Шинэ монголчуудад нэг юм ойлголт байдаг шүү дээ. Шулмас чөтгөр гэсэн ойлголт байдаг да. Шулмас чөтгөр гэж. Тэгээ яг энэ шулмас чөтгөр сүүлийн 20 жил дотор Монголд айгүй эсчтэй үржээд байгаа байхгүй юу? Мөн энэ одоо бидний тэр орчин үеийн эдийн хэлгээр мангуурд боол гэд нэрлэн юу гэд нэрлэн хамаагүй. А яг манай уламжлалт ойлголтыг шулмас чөтгөр хоёр. Тэр шулмас гэж юу юу гэхтэй Монголын эртний хүн ухаанаар. Яг шулмас биш юм бид. Шунмас юм би. Шиннус. Тэгээ яг шиннус гэдэг шунмас ч гэдэг юм хамаагүй. Өөрөөр шунал гэдэг нь энэ газрын эмэгтэй хүнд байдаг ойлголт юм. Үүний эд санахдаг амьгүй. Тэгвэл эрэгтэй хүнд байдаг ойлголт биш байхгүй юу? Материалыг эд байдаг. Тэгээ материалыг энэ амьгүй зүйл санахч штэ. Мөн үү? А тэгээд тэрнийхээ төлөө тэрний нөхөр нь олж ирж штэ. Тэгэхэд нь өөр төрөггүй юм а улам их шаарддаг нөхрөө тамалдаг барьдаг. Өөр айлын эмэгтэй хүний идэх ёстой юм лу дайрч тэрийг авах гэж оролддог гэдэг нэг эмэгтэй хүнд байдаг чанарыг чинь шулмас гэдэг байгаа. Эдийн шунал. А чөтгөр гэдэг бол эрэгтэй хүмүүст байж байгаа одоогийн орчин үеийн ойлголтоор бол эрх мэдлийн төлөөх шунал байхгүй да. Эрх мэдлэг. Мөн үү? Тэгэхээр яг энийг чинь энэ сүүлийн арчлал гэдэг нэрээр орж иж та айгүй хүчтэй өдөөж өгч байгаа. Мөн үү? А тэгээд энэ эрэгтэй хүний эрх мэдлийн төлөөх энэ одоо чөтгөр гэдэг ойлголтод байж байгаа энэ юу штэ. Одоо эдийн эрх мэдлийн төлөөх шунд болов энийг асуудлыг чинь цаана явж хизээч монголчуудад байдаггүй. Нөгөө энэ шуналтай эмэгтэй шуналсуудын өмнө тий бусад эрчүүдээс илүү харагдах гэсэн тэмцэл явагдаж харагдаад байгаа байхгүй сүүлийн 20 жил ажиллахаар. Мөн өөрөөр одоо юу гэдэг нэг тийм тий өөрийгөө айгүй том мөнгөтэй төрөхтэй баян тансаг үнэтэй цаг зүүдэг үнэтэй машин ундаг гэж харагдахаар зүтгээд байгаа энэ бизнес хийж байгаа ч юм уу эсвэл нэг гоё тэгээ их хурлын гишүүн ч юм уу сайд болчиход нэг ингээл мөнгө төрөг ингээл тий хавьдгал мэлгүүрээ олоод байгаа хүмүүс ингээд нарийнсан ажиглаа хараад ахаар өөрт нь наадж байгаа юм байхгүй яг цаад сэдвийг хараад ахаар нөгөө шулмсуудад бос төрчүүдээс би илүү шүүгэл шулмсуудад таалагдах гэдэг чөтгөрийн хүсэл ажиглагдаад байгаа байхгүй юу тэгэхээр энэ чөтгөрийн хүсэл шулмсын шуналтай энэ сэдлүүдийг чинь бий болгоод байгаа чи өнөөгийн хэвлэл мэдээлгээд байгаа мөн энэ тогтолцоо байнгын нөгөө сөрөг мэдээллүүдийг хүчтэй замбраагүй хайж идэг. Тэрэн дундаж байгаа эрэг мэдээлэл хүн өөрөө олж авах дүгнэх чадвар өдөөс өдөрт ингэж нөгөө альс ингэж буруу харуул тархийг бооцсон юм шиг ингэж боож идэг үйлдэл те. Яг биеэс гэрээс төрөөцсгээд байгаа. Мөн үү? Манайх чи гэрээсхээр би амар их мөнгөтэй болсныгаа би энийг чи бүр эртээ надад ерөнхийдөө нэрэлдэж яхад чамаагаад би гэрээ зассан. Бодол байдаг мөнгөтэй болсны гэдэг. Биш наад чи эртээ тэр нөгөө дост վերаганд манай нөгөө гişүү бас элиг авч ярьж байсан. Яг үнээр нь ойлгоод байгаа байхгүй. Биеэсгээр өөрөө ихлэд нэг одоо энэ донцоргонд гэсэн нэг боолчууд юу гэж боддог. Биеэсгээр дансантай мөнгөтэй тэгээ нэг байртай машинтай болно гэж ойлгодог байхгүй юу. Тэрний хадаа би эхнэрээ аваасаа байшинтай орчлоо. Машинтай орчлоо. Тийм учраас одоо нэг эхнэрээ худалдаж авах цаг нь болчихлоо гэж үздэг. Тэгээд гэрээ засаж байгаа нь эхнэр худалдаж авч байгаа процесс. Хүн дараа нь эхнэрээ худалдаж аваа болчихлоо гэх юм бол одоо би өөрөө байшин ахуу юм мөнгө төрөлтөө болцсон. Эхнэрээ худалдаад авсан юм чи одоо би босдын эхнэрийг худалдаж авах процесс орж байгаа хайш. Тэрийг сөрөө засгээд байгаа байхгүй. Бурхны шашинд чөтгөр шулам гэж хаана байт юм бэ юм бол дүд чиг дүрмж хамгийн ихэнд юу Исванасын төвтгөр бидний мост хэлээ. Миний дотор байгаа миний тэр шунал дачаал ата жөтөө үзэн ядалт маань чөтгөр миний чөтгөр. Өөр гадна тал тавьдаг. Ерөөсөө намайг хорлох тийм ээ. Намайг хамгийн тэр там мамлуу хөтөлчих. Там хаан тамдаггүй явдал тамчин дээр. Намайг хамгийн муу муухай эвгүй байдал төрөхтэй зүйлч хүн миний муу сэтгэл. Тэгэхээр нэгэнт дайсан маань дотор байгаа тохиолдолд түүнийг ялан дийлэх хүч нь бас хаана байгаа юм бол бас л миний сайн сэтгэл. Тэгэхээр Бурхны шинд дайснаа дарсны үрийг олсон буюу гэгэрсүн гэж хэлдэг. Гэгэрсүнийг дайснаа дарсан гэж хэлдэг. Тэр гэгэрсүүний дайснаа дарсан гэдэг маань бол тэгэл өөртөө дургуун хүн болгоно ямар нэгэн байдлаар
байхгүй хийсэн хүний нэр биш л те. Ерөөсөө Нисванс буюу өөрийн муу сэтгэлийг ялан дийлнэ гэж хэлж байна. Өөрийн шунал хүсэл атааж тэр бүгдийг ялан дийлж чадсан хүнийг л гэгээл дайснаа дарлаа гэж. Бодмөрийн зэрэгт нэг юм гоё юм байдаг. Эмийн жор өвөртөлж явснаар ямар ч өвчнийг идгээхгүй. Тийм үү? Одоо бид нар одоо ханаад өрөхөд хэдэн антибиотикны рецептчүүлчихэд эсвэл антибиотик хармалж явснаар өгөхгүй чи энийг уух хэрэгтэй гэдэг тийм. Тэгэхээр энэ сургаал номлолыг чи мэддэг байх бол өөртөө рецепт хармалсан хүн тийм. Яг нэрэнд их амархан юм шиг мөртлөө чи айгүй хэцүү. Хамгийн хүндэн нэцтэй. Юус амархан юм тийм хүнд гомдохгүй л байхад болох юм байна гэж ойлгоод авчих амархан. Наад чи хамгийн хүндэн шүү. Амар байх тусмаа юм айгүй хэцүү байдаг байхгүй. Бурхан мэгшэний хэлсэн гол юм нь юу юм гэхээр нэг за улангийн шалтгаан мунх гэсэн байхгүй. Тэгээ мунхаас яаж арилгах вэ гэхээр гэгэрх хэвээр. Гэгэрнэ гэдэг нь манайх нэг юм ид шид мэд гэж ойлгоо. Хөөрч мөрдөг тийм ш. Гэгэрнэ юм мэдхийн л нэр байхгүй. Хүнд муу юм санахгүй байх нь тийм үү? Би одоо чамтай муудалцчаад чамд хонцгонохгүй байх нь чамд хийж байгаа менежмент биш. Би өөрийнхөө сэтгэл зүйд хийж байгаа менежмент ээ. Америк бол өшөө харанхуй бүдүүлэг ялангуяа сэтгэлгээний тухай шинжлэх ухаан гэдэг юм уу. Сэтгэлийн тухай шинжлэх ухаанаар бүр сармагчнаас чүгэж цаашаа гарсан дамттай баггүй. Би дорны хүн, Азийн хүн, Монгол хүн бүдийн сургаалыг юм уу, бомбын сургаалагч гэдэг юм уу, Зоострим, Минайн шашны сургаалыг хэдэн мянган жил сонсоод тэр нь өвгдийн аав ээжийн үг болгоноор зөрчсөн үг бие тэгж яв гэсэн үг болгонд шингэж исэн тэр удмын хүн болохоор би өшөө бас амиа бутгах гадна миний одоо үеийн монголчууд бүгд тэгж ирсэндээ тэгэхээр нэг 6% ч гэсэн хэрэг болно доо гэж боддог юм дээр аа. Дараагийн дээр 6%-аас 6% тэгээд 36 тэрнээсээ дахиад 6-аар үржүүлээд 108 хүн гээд явах болцоотой даа л гэж. Монгол дээрээ өмсцгөө гэдэг. Солиорцсон юм шиг. Надад жахлж солиорцсон юм шиг гэдэг. Гадуур ярьж ял хэвлээ. Энд хариулт өгч. Одоо яг энийг шүү дээ. Чамд хариулахыг сонсож яг энэ сууж байгаа юм. Зөнд яг ингээд за юу одоо юу гэх юм те. Нөгөө ийм том бүгж зүүцсэн. Яг чиний насны. 7 одоо өөрөө байшин цуцсан. Каасанда хэдэн төгрөг төмсөө одоо анхааралтай чагнаж байгаа бол хариултаа одоо хав гэж хэлдэг. Нэгдэл та. Чи нэгдэлтэй. Яг чам бүх юм байна шүү. Тэр юмтайгаа хүрээд ирэлтэй тий. Тий, яг тийм муу хүн ч байсан хамаагүй тий. Тэгэхээр одоо энэ жишээлбэл одоо намайг жишээлбэл нэг хүн солиотой гэж бодож байна л дээ тий. Тэр надаас илүү солиотой болоод надаас илүү солиотой учраас намайг солиотой гэж бодох болж байгаа. Тэгэхээр энэ бодлоо шууд авчаяа. Яах юм? Хэрэг би бүр одоо юу болов дүрс авч руу харж байгаад хэлчих. Хэрэггүй яах юм? Тий. Яг үнэндээ энэ дэлхийн бидний шүтээд байсан сармагчин шиг дагаад байсан улс орнууд чинь бүгд буцаж штэ. Сая дэлхийн 40 тэрбумтан нөгөө амьгүй цаас идэж болдгоо мэдээд хүмүүст хандивлчлаа штэ. Ядуу орнуудад. Тэгээд өөртөө болохоор байгаль руу гарч. Монгол гэр 40000 ширхгийг хийлгэх гадны захиалга хүртэл ирж байгааг сонссон. Яагаад тэгэхээр бүх дэлхийн ертөнц байгалаа гомдоочхоод дэлхийн ээжээ гомдоочоод одоо буцаад энэ байгаль руугаа явж яхад манай аваргууд тийшээ зүтгээд байдаг. Болохгүй байхгүй. Хамгийн дэндүү байгальлаг, хамгийн дэндүү ингэрэнгүү тэр үзэл хаана байсан юм бэ гэхээр бидний өвөг дээдсийн нүүдэлчин соёл дотор байсан. Баахан сургууль төгссөн хүмүүс ингээл телевизээр ярьдаг боллоо л та. Кембриж, Харвард төгссөн тийм эрдэмтэн, англи тийм одоо цол хамгаалсан. Тэгээ ярьж байгаа юмуд нэг ч хүнд хэрэгтэй болох. Тэр хүн дандаа л Монголын шинжлэх ухааныг өөрчлөх ёстой юм шиг. Монголд яг шинжлэх ухаан хэрэгтэй юм уу? Одоо чиний бодлоор бол Монголын өвөг дээдсийн оюун ухаанаар амьдрэх гэдэг шүү дээ. Тэр малч 1249 мэрэгжил эзэмшсэн малчин хүний оюун ухаанаар амьдарцгаая л гэсэн санаа хэлж байгаа. Энэ шинжлэх ухааны яг тийм. Энэ олон сургууль доктор профессор гэж хэрэг байна. Тий. Гэт их эвдээд байгаа хүн талаас нь эвдээд байгаа юм шүү дээ тэдрийг. Хүмүүс бол нөгөө дурсамжин дээр л одоо амьдраад байгаа. Өвөг дээдсийн дурсамжаар өөртөө бол өөрчлөгдөхийг хүсдэггүй. Тэгэхээр миний яриад байгаа ганцхан зүйл байна. Та өөрчлөгдөж чи тий. Тэгээ энэ хэрвээ нөгөө Монгол хүчрхэг болох хэвээр цаг эхлээд байгаа шүү дээ. Эхэлсэн. Монголд нөгөө
2500 Чингис сэрж байна энэ төр гээл тий. Эсвэл нөгөө Чингисийн хөх цэрэг бууж байна гэж тий. Тэгэхээр одоо бид нар бүгдээрээ Чингис нь хаашаа юм тий. Нэг ядаж нэг хөх цэрэгийн нэг жижигхэн тасархаал байл да энэ тий. Тэгэхээр бол яалтчгүй бид нар хүчрхэг болохын тулд энэ өгдийнхээ ухаанлуул орох хэрэгтэй. Түүнээс биш би л мэдхгүй эрт манай хаадуудыг тийш одоо тий Америкийн сургууль сурч гинэ энэ гэсэн тийм сонсоогүй одоо. Чи сая гадаад дотоод Америк руу монголчуудаа очил тоглол гадаад явлаа л гэлээ л дээ. Гэхдээ тэр нөхдүүд одоо үнэхээр ажиглалтай амьдарч байна. Америкт одоо нэг л хөндөр байшингийн гадаа зураг авахулсан нөхдүүд байхгүй. Тэнд үнэхээр алга. Америк ч нөгөө махандаа яаж хүлээж авч чинь чамаа дуулж яхад одоо нөхдүүдийн амьдрал эх орноо санагалцсан газар шороогоо мэдэрсэн юу вэ тэнд? Нутагтаа эх орондоо бол дэндүү харан байт юм л тэнд байгаа хүмүүс. Дэндүү харан. Болилдоо биш л дээ гэл. Тэнд байгаа залуучууд. Наа чи болохгүй шүү. Монгол мяа байна тий. Болохгүй байна. Тэгээ би тэр залуучуудад дандаа энийг л хэлж байсан. Чи өнөөдөр эзэн нь те ингээд ингэчээр өөр тэнд чинь хин байгаа юм бэ. Та нар хүрээд ирж буцаач. Тэд нар харцын амьдралаар амьдарч ш тэнд. За тэнд шахагдаад энд ирлээ гэж бодоход бид нар яаж тосч явна тэд. Тэгэхээр энэ нүдний булаа болж ийн л да. Өөрөөсөө явуулчаад авна штэ. Манайх төр өөрөөсөө явуулсан. Өөрөөсөө явуулсан. Бүгдийг ингээд шүдийн үзээд тийм эрүүлүүдээ бүгдийг хөөж явуулж байна. Цэнг төв цэнгэлт хүрээлэндээ авч байгаа шүү. Тийм. Хиний даалгавраар, хиний бодлогоор ямар насны Монголын нөхөн өрчхүүн насны тийм ямар залуучуудыг явуулаад байгаа юм. Тэн дотор бол Монголыг гой аваад явах залуучууд байгаа шүү. Ив ирүүл толгоо, ив ирүүл тийм. Тэгтэл энэ нэг одоо нэг ийм бухширсан энэ нэг одоо нэг 50 60 хүрсэн энэ нэг нөхдөд биш шүү. Хүнд юмаа тавьж өгөхөө мэддэг. Эднэрийн чинь дотор юу бодогдоод байна вөхөр яг тэр залуучуудыг гаргаж иж арталт нь өөрөө цаг хожиж суугаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр залуучууд ирнэ энэ одоо ёстой өвгдээдсийн хөх зэрэг эрүүл мэндээрээ тэнцлийг нь уйлаад байгаа шүү дээ. Уйлаад боол болох гэж байна. Тэгээ энийг хараад бол надад эвгүй л болчихсон. Би тэр нэг юм Филиппинэ тэрийгээс хаан хүний хөвгтүүд бити харцсан амьдралаар амьдраач. Дуулах болно. Яагаад тэгэхээр тэ бүхэл эх орноо дуулж ижил би Монгол хүн гэж хэлэгдэж шин. Одоо ингээд сүүлийн үед хараад бол би бодгийн. Одоо зарим хүмүүс зарим улс төр намууд бол 40,000 хүнээс Солонгост Японд гаргана гэдэг. Хүний наймаа юм шүү. Шууд. Тэр чартал бас нэг бизнесийн нөхөр зогсож байгаа шүү. Тэр хүмүүс гаргана. Тэгэл одоо бид нар гарц хайж эхэлж шин. Одоо яах вэ? Тэгээд харсан чинь энэ яг болоочлээстэй гэдэг чинь бүх төрлийн эрх мэдлийн хуулийг зохиож өгдөг юм байна. Банкны хуулийг зохиод юм байна. Хуулийг бэлдэж өгдөг юм байна, тий. Тэгээд батлуулчих юм байна. Дараа нь өөрийнх нь хуулиар орж ирдэг юм. Дотроос нь ичдэг байна. Тий. Энэ бүхнийг хэн хүлээн зөвшөөрж ийн гэсэн чинь хамгийн боловсралтай бөгөөд хамгийн ухаантай гэж тэр хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа. Тэр энэ тоглоомынх нь эдрийн зохиосон тоглоомын дүрмээр бол бид нар яваад ерөөс энэс гарахгүй байхгүй юу? Гарахгүй. Өөрөөр хэлбэл боломжтой хязгаар дотор бид нар яг юу гэдэг явсан мөн үйлдэл хийсэн тохиолдолд энэс гарч чадахгүй. Эдрийн тавьсан дүрмээр тоглоом. Эсрэгээр эдрийн тооцоогүй. Тооцоогүй. Тэр эдрийн зохиоцсон байгаа дүрм за ингэж Африк Ази улсууд бол ингэж яхад нь бид нар зөөл ингээ болоогчлээ гэдэг эдгсэн цаанаасаа бүгдийн тооцоо тавьсан байгаа юмных нь санаан дараагүй эсрэг үйлдэлээр бид нар жишээ хийхэд бол энэ үнэхээр нэрлэгдээд байгаа хувьсгал гэдэг юм хийчих боломжтой юм. Тэр ярьжсэн. Үзэж байгаа монголчуудтай хэлэхэд хувьсгал гэдэг бол цус сурсгасан буу шийдмийн асуудал биш шүү. Хувьсгал гэдэг бол үндсэн хуулийг солихыг л хэлдэг. Хэлдэг. Үгнийхээ утгаа бод. Хувьс нэмэх нь гал. Өөрөөр хэлбэл монголчуудын гал гэдэг ойлголтод юу явдгийг гэхээр хувьс хуучин мичгээр бол халж гэдэг. Тий, хал. Өөрөөр юу юм гэхээр Монгол юугаар гэх юм бол хүн галаар бол дандаа сэтгэлийг төсөөлж явдаг. Өөр оюун ухааны асуудал явдаг байхгүй юу? Тэгэхээр бид нар хувьсгал гэж юуг нэрлэдэг вэ гэхээр энэ байгаа нөхцөл байдлаа үнэлж үзээд энэ амьдралыг үздэг үзэл бодлоо итгэл үнэмшлээ солих асуудал яригдаад байгаа байхгүй юу? Хувьсгал гэдэгт чинь. Өөрөөр бид нар шинээр дахиад
гадаа авч шинэ амьдрах асуудал яригдж байна гэсэн үг. Тэр нөгөө ахуй амьдралын гал биш. Сэтгэлийн гал утгаараа байхгүй. Сэтгэлийн гал утгаараа. Тэгэхээр бидний үндсэн үеийг солих, өөрчилж монголчуудын шинэ амьдрал эхлээд хараад улсаас харьяат болох уу? Тусгай тогтсон жинхэнэ Монгол улс болох уу гэдэг асуудал чинь гарч ирнэ. Тэгэхээр би саяны үгийг дахиад хэлэхэд монголчууд сонгогдох эрхтэй. Мөн сонгуульд оролцох ба оролцохгүй байх эрхтэй. Саналаа өгөх ба өгөхгүй байх эрхтэй. Эдрийг аюулсан ойлгох ёстой. Шиг дэлгүүрийн дангуул дээр хүссэн ч Coca-Cola, Pepsi-Cola гэсэн хоёр хүн ундаа байгаад идэг. Гэхдээ бид нар зүгээр гараад айргаа уумаар байна шүү дээ. Гэтэл нөгөө харийн технологи орчин та нар айрыг сонгож болохгүй. Мөн үү? Зөвхөн хоёр колог сонгох. Яа, ингээд зоогод өгчлөө шүү дээ. Технологи нь ойлгомжтой. Coca-Cola, Pepsi-Cola-ыг өгтлээр реклам. Тэгвэл хэрхэн хортой болгох нэвтрүүлэг явуулж байгаа болохоос чи тгий гэж хэлсэн ах. Гэхдээ монголчууд энэ хоёр колоны хортой гэдгийг одоо бүгд ойлгочлаа шүү дээ. Хоёр колоны. Тэгээ айргаа уумаар байхгүй юу? Тэгвэл бидэрт үндсэн хуулиар болон бусад хуулиар олгогдчихсон. Тэ энэ хоёр кодыг алийг сонгохгүй байх хэрэг бас байгаа байхгүй юу? Тэгэхээр ард түмэн нь ямар их бий вэ гэвэл хэрвээ тааламжгүй сонгомооргүй сонгохгүй байх хэрэг чи сонгох хэрэгээс илүү том шүү гэж би хамгийн сүүлд хэлмээр байна. Бид нар буруу явчихжээ гэдгийг бас ойлгоно гэдэг бол энэнийг засах хамгийн одоо эхний гол чухал алхам шүү дээ. Z-кэс дээр дуулчлагдж байгаа мэдэх нь дуулчласаар хамгийн ихний алхам тий. Яг тийм учраас бол бид нар ердөөсөө хамгийн түрүүн би одоо ингээд энэ телевизэрийг үзэж сууж байгаа энэ улсуудад захиж хэлэх юм бол бид нар энэ бүгдийг чинь дээрээс бүх юмыг хүлээж суух бишээ. Бид нар ердөөсөө энийг бол айл гэр бүхэн дотроосоо хийгээд эхлэх хэрэгтэй байхгүй. Тэр их 2-3 юм байна энэ дотор ердөөсөө. Нэгдүгээрт бол хамгийн гол ноцтой юм болохоор бид нар юу идэж ууж байгааг өдөр тутам хүн өдөр тутам идэж ууж байгаа юм бол хүний генийн сан, хүний эрүүл мэнд тийм үү? Хүний оюун ухааны хөгжил, хүмүүсийн одоо ер нь цаашдаа энэ Монгол үндэстэн байхгүй тухай асуудал байхгүй энэ бол. Тийм учраас бол би бас орд нь бол тэр сүрлийн өрөө гэж ер нь энэ генийн өөрчлөлтөнд үндэсний бүтээгдэхүүнийг хин ямар технологиор ямар одоо бодол сэтлэр ямар арга одоо механизмаар бол хүмүүсийн амьдралд ингээд нэвтрүүлээд яаж бол бидний амьдралыг ийм их эрсдэлтэй ийм байдалд оруулчаад гэдэг байгаа тухай би ном гаргасан байгаа шүү дээ. 2 жилийн өмнө гаргасан байна. Ер нь бол тоххоо улсууд бас авч үзсэн. Хоёрдугаар бодохтой зэрэгт бидний хүүхдүүдийн хүмүүжил боловсролын асуудал дээр бид нар анхаарах хэрэгтэй юм аа. Эцэг эхчүүд бол одоо бид нар хүүхдээ бол хооллож байна, ундалж байна. За ингээд дулаан ховтос хунар бүх юмар хангаж өгөх чинь үгүй шүү дээ. Бид нар бол ердөөсөө энэ хүүхдийн амьдралын хувь зээний 50% хийж шүү гэдгийг л хүмүүс ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэр 50%-ийг нь өөр хүмүүсэд юу миний хүүхдийг одоо ингээд би хувцалчлаа, хооллчлаа, ундалчлаа. Миний хүүхдээр та нар ямар хүн болохыг та нар мэдсэгүй гэж ингэж өгөх хэрэггүй юм шүү. Тийм учраас хүүхдийнхаа бол хүмүүжилт нь боловсролт нь эцэг эх бүгрүүд ямар ч байсан цаг гаргаж оролцох хэрэгтэй. Энэ бол хүүхдийн чинь танай гэр бүлийнхний хувь зээний асуудал юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. А 3 дугаар бол ер нь энэ Монгол улсад бол одоо энэ бид нар бас төр засагтаа бол одоо тодорхой хэмжээний одоо шаардлага хусад болоод тавьж байгаа энэ Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог ондоо болох хэрэгтэй байна. Эрүүл мэндийн тогтолцоо гэдэг бол ер нь боловсрол эрүүл мэнд гэдэг бол энэ бол энэ нэг зах зээлийн бүтээгдэхүүн үйлчлэгээ биш юм аа. Энэ хүн нийгэм гэж оршиж байхын тулд бол энэ чинь хэрэглэгээ биш. Хүний амин чухал хэрэгцээ байхгүй да. Энэ хэрэгцээ байж сая хүн гэдэг энэ бодгол тийм үү? Энэ оршин тогтонд байдаг. Тийм учраас энийг ямар нэгэн тийм мөнгөөр үнэлэх бололцоо байхгүй да энийг. Сонирхуулж хэлье. 21 оны 4 сард Жансандам хотод Ягозер хотод Жалханц хотод за янгийн дөрөв Монгол орных 100 жилийн зам мөрийг үзсэн нэг төрөг тавьсан байна. Тэгээд Монгол орныхоо туулах замыг ер нь үеэр хэлсэн нэгэн ч зөрөөгүй л дээ. Элдв гачууд нөдөр харинслмаарстэл дүүм буудлаа. Тэгээд 90 оны цагаан мөрөнд хэлсэн байг. Эндээс нь орчод өгнө гэж. Тэгээд сүүлд нь ингээд тэрнээс хойш бас нэг хэдэн жил зайрийгээд. Тэр дөрөв тэгээд хэлснээр бол одоо Монгол орн хууль байвч мөрдөхгүй, ном байвч буруушгүй
цэг гэдэг дээр яваа. Энийг давж байж Монгол орн зөвшөөрөх байх. Тэгээ өнгөрсөн 20 жилийг би зөвөр бодохдоо тэр түүхийн форматчлалын үдээс ингэ харахад бол коммунизм зүүнний ялсан өвчин гэж Ленин гэдэг шүү дээ. Энэ маш буруу тийш явах гэж байна гэдэг. Анхны хамтлагч мэдээс болохгүй. Энэ ер нь буруу тийш явах гэж байна. Яг тэрэн шиг яг энэ капиталист нийгэмдэх барууны ялсан өвчин бид нар нэрвцсэн байгаа юм. Юу болж байгаа мэдэхгүй. Хөлд орох гэж байгаа. Ямар ч аюулаас айхгүй. Политик очиж бариад авдаг, халуусч татаа унгасчдаг тийм. Яг ийм ялгсан 20 жилд явсныхаа дараа энэ ялгас чи юу гэсэн хэрэг улс орн гэж юу юм бэ, эдийн засаг гэж юу юм бэ гэж юу согт бодог. Бид нар бол ерөөсөө ийм сайхан хөгжөөгөө эрхчлөлтийн нийгэм рүү явж ирэх гэж байна. Би ярьж байгаа арчил гэж юу юм бэ гэж асуусан чинь үс мэдгүй шүү дээ. 23 4 зүйлээр хэлчихлээ шүү дээ. Арчил гэж юм хэлнэ гэдэг. За тэгвэл надад арчлаа хайчих, улс төрийн эрхчлэл чи домог юм байна. Үдэс ортол юм хайчих. Тэгвэл яг бод төдлийг хий үзэгдэл юм дээ. Хий үзэгдэл юм байна. Коммунизмын үзэгдэл шүү дээ. Хайчих. Тэгвэл та нар яг юу гэж чинь би амьдрал дээр л юм үзэж чинь би бол ай хавилгүй амар амгалан илбэг хангалуун ажилтай төрөлтөө өргөхтэй аз жаргалтай амьдрах. Хүний дэвтийн шалтгаан байгаа юм тийм. Энийг л бид нар хүсэж чинь гэдэг байгаа тийм. Тэгээ энэ үе рүү бид нар яаж хөрөх вэ гэл ингээл үндсэн шалтгаанаа ингээл ухчлаа юм л да. Холж юу өрөх гээд байгаа гэхээр амгалан хийгээд амгалангийн шалтгааныг олголтгоо гэж хэлж байгаа шүү дээ. Амгалан гэдэг маань бидний гол тэмүүлэл гол амгалан. Гэхдээ зүгээр л хамаг амтан амгалантай болоосоо гэлгүүгээр амгалан хийгээд түүний шалтгааныг олголтгоо гэж хэлж байгаа л бурхны шинэ гол одоо анс нь хэлж байгаа юм л амгалангийн шалтгаан гэж. Аз жаргал шалтгаантай байт юм аа. Шалтгаантай байж тэр шалтгаан нөхцөлийг нь бүтээж байж л аз жаргал гарч ирэх юм аа. Та бүх юу гэж бодох вэ гэхээр бурхан болно гэж бодцоо. Тэ бурхан болно. Ялж төгс нөхцөн бурхан болно гэж. Гим бүгдийг дарсан, эрдэн бүгдийг цогцлоосон. Оюун одоо хүний оюун ухааны хөгжүүлж болох тэр хязгаар, ёс зүйн хязгаар тэр бүгдийн оргилд нь хүрсэн ялж төгс нөхц 2500 жилийн заларсан тэр л бурхан биш. Бурхан болно гэж боддог юм. Бурхан болёо гэж тэр зоригдлыг төрүүлдэг. Зоригдл гэдэг нь ирмэлзэл. Ирмэлзэл тийм ээ. Тэгэхээр хүн сайн өмрөл тэмүүлнэ гэсэн үг л тэмүүлнэ. Би ерөөсө гим бүгдийг дарж эрдэн бүгдийг зөксөн. Баян болёо гэж боддог ш. Юу болох ш тийм ээ. Би ерөөсө гим бүгдийг дараад эрдэн бүгдийг зөкцлөөсөн. Бурхан болёо гэдэг. Зүгээр бод бид нар насандаа бодоогүй байж магадгүй. Нэг удаа л бодоо. Тэхийн тулд энэ номыг сонсё гэж боддог ш. Бурхан ном хуургын жолгонд би гэгээр л хүртэл авралыг алтгах. Өгөлгийн болон бусад чандад хүрхийг дадуулан үйлдсэн ба өнөө миний үйлдсэн бусад байна. Хамаг амтны тусын тулд Бурхны утгыг олголтгоо. Бурхан болцооноо гэж. Зорилт гэлээд гэжтэй vision mission гэл. Тэр Бурхны ишний бүх зан үйлүүдийн төлөөллийн зорилго нь хамаг амтны тусын тул бурхан болно гэж төлөөллийн зорилго. Тэгэхээр их хол юмаа шиднэ гэж хэлж байгаа юм л да. Оюунаа шидэх гэж хэлдэг. Манай багш нар тэгж хэлдэг гэсэн. Оюун шидэхэ гэж. Оюун шидэх гэдэг маань түрүүн бид нар хэлсэн сэтэл гэдэг хол тавихын нэр гэдэг. Сэтэлтэй хол тавих. Ойрын жишээнүүд хэлэх юм бол за Чингис хааныг л жишээ нь байгаа. Гэтэ Чингис хаан хэлсэн байдаг л да. Өндөр уулын оройг зэр. Тийм ээ. Зүтгээс хүргөвчлээ тийм ээ. Тэгэхээр ер нь хүн шидэлтэнд хол байх тусмаа их сайн гэж Бурхны шин одоо манай багш нар ч хэлдэг байсан юм л да. Тэгэхээр харин хүний сэтгэхүй чухал юм шүү. Сэтгүү гэж нь өдөрдөг юм орчин үед энэ медиа болчихсон. Тийм учраас би энэ та нарын нэвтрүүлэгт бас боломжийн өрөөр л одоо өөрийнхөө бодол сансныг ярих гэдэг юм л да. Манайхан дөө сэтгэл үгүй болчихсон. Байгаа хаа би бол Монгол хүмүүсээ их орно гэсэн сэтгэлтэй ганц зүгээ олохгүй байна. Бөөгнүүлэхгүй байна. Зүгээ олохгүй байна. Зүгийг олох хэрэгтэй. Богд хаан бол жишээлбэл Дондод дипломатыг авсан. Бид нар ингэж бодсон шүү дээ. Монголд жижигхэн шарын шашинтай улс байсан. Тийм учраас дандаа төвдийн нөлөөнд дотдог байсан. Манайхан зурж ажилласан байгаа байхгүй тий. Хатантай болгосон байгаа. Тэгэхээр тэр хүний чинь хаан суух бэлтгэлийг их эртнээс хийсэн биз дээ. 1904 онд Далайлам ирж яхад хутагтад хатан буулгаж хийсэн гэдэг чи яаж юм. Тэгэхээр энэ хүн бол ирээдүйд хаан болно. Тайлбарлахтай хайтайг найдварсан байгаа байхгүй. Яагаад гэвэл улсын хаан болох юм бол төрийн долоо эрдэнэ хатантай байх хэрэгтэй.
Далайлан богдтой уулзчаад гэсэн байна. Энэ Жавцан дорын пенлэм агуу юм би их сүртлээ гэж. Тэгээ 13 дугаар Далайлан дөрвөн Жавцан хөрхий бол үнэхээр их мундаг гайхалтай юм. За энэ нэргүүгэн орчуулж нэргүүгэн орчуулсан агуу их асуудал нэг уншаад биширч байгаа байхгүй. Цастын орноо ийсэн алтан ургийн очоо цагийн эрэхээр бүтгэрсэн дэвсийн бошгоо тадлыг үзүүлсэн чагари мэргэдийн талбар өмөрийн орноо заларсан Хадхийн өндөр богдын оюун санааны үргэлжлээ хажид тэргүүтэн дагнасны өвдөс эшиг үзүүлсэн
итгэрээ алдаан үгүй дарсан аврал турханы шашны арван зүгтээ